9 одод ноёрхогч биеийн урлаг 12 дугаар бүлэг. Шин зориг. Наран жаргах уулын орой дээр нар дөнгөж мандаж эхлэх үед Минчи Лунчэныг гэрлэлтийн гэрээгээ барин ирж байгааг олж харав. Хэдийгээр энэ нь түүний хүсэж байсан зүйл боловч яг ийм байдалд хүрэхэд тэрээр үнийг төвчж чадсангүй. Түүний гар чичирч тэрхүү нэмгэн цаасыг авч зүрхэлсэнгүй. Лунчэн үл ялаг инээмсэглэв. Тэрээр бүсгүйн гарыг аяархан атгаж гэрлэлтийн гэрээг гарт нь атууллаа. Түүний үцгэлэнтэй гарт хүрэх мөчөд Лунчэний зүрх чичирч өөрийгөө тайван байлгахын тулд асар их хүч зарцуулав. Үүнийг ав. Чи бол сайхан сэтгэлтэй бүсгүй. Нөхцөл байдал ийм болсон ч би чамайг өчүүхэн ч үзэн ядахгүй байна. Гар нь Лунчэний атганд байх зур Минчигийн бие чичирч байлаа. Эхлээд тэрээр гараа татаж авахыг хүссэн ч би энэ өөрийн мэдлгүй хөшөж орхисон мэт санагдана. Лунчэний үгс түүний зүрхийг өвтгөж, нүдэнд нь хуралдсан нулимс хацрыг нь даган урсав. Тэрээр хоолойн зангирна. Лунчэн намайг уучлаарай гэж арай гэж хэлв. Чи үнэхээр сайхан хүн юм. Би боломж байгаад ирнэ. Өөрийнхөө нүдлийг хийх хэрэгтэй. Дотроо харамсаж байсан ч түүний царай дулаахан бөгөөд тайван хിവэр байв. Тэрээр яг л ах хүн шиг бүсгүйн нулимсыг аяархан арчиж өглөө. Бүсгүйн ер бусын гоо үцгэлэнд ухаанаа алдахгүй байхын тулд тэрээр хамаг хүчээ дайчилж байв. Минчигийн дур булаан байдал үнэхээр гайхмаар байлаа. Хэрв түүний сүнсний хүч тийм хүчтэй биш байсан бол тэр хэдийнэ түүний гоо үцгэлэнд автах байв. Гэвч тэр энэ мөчөд өөрийгөө хянаж эсэргүүцэх ёстой байлаа. Тэрээр үл ялаг инээмсэглээд "Минчи, энэ чиний буруу биш. Хэрв хэн нэгнийг буруутгахыг хүсэж байвал эцгүүдэл буруутга. Тэр хоёр хөгшин зөнөг биднэр зүгээр л тоглоом хийчихсэн юм" гэв. Уйлан зогсож байсан Минчи түүний энэ яс бус хэрнээ инээдтэй үгийг сонсоод өөрийн ирэхгүй инээ талтав. Нулимсанд норсон хацар дээр нь тодорсон тэрхүү инээмсэглэл яг л шүүдэр тогтсон хаврын цэцэг шиг харагдана. Түүний гоо үцгэлэнг юутайч зөрлөшгүй байлаа. Тэрхүү төрхийг ширтэж байсан Лунчэн мэдэлгүй. "Минчи, чи үнэхээр үзэсгэлэнтэй юм" гэд хэлчихв. Гэвч хэлмэгцээ тэрээр харамсав. Өөрийгөө хичнээн хянахыг хичээсэн ч доторх эр чон нь ил гараад ирлээ. Лунчэн уурандаа өөрийгөө цохиод авмаар санагдав. Азар Минчи түүний энэ магтаалд ууралсангүй. Түүний нүүр улааж нүдээ маш өхөөртөн байдлаар эргэлдүүлсэн нь өөр нэгэн гоо үцгэлэн гэлтгэн. Хараал ид Лунчэн минь. Хэрв чи ийм үцгэлэнтэй бүсгүйг алдчихвал амьдрахын утга учир юу байх билээ? Тийм ээ, би бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Аюул эрсдэл эсвэл нэр төрөө алдхаас битгий ээ. Лунчэн санаа алдаад Минчигийн гарыг тавьж гэрлэлтийн гэрээг түүнд үлдээв. Үнэн дээр одоогийн чиний зэрэг зэндаагаар бол чи намайг анзаарах шаардлагагүй байсан. Бид хоёр тис өөр ертөнцийн хүмүүс. Гэвч чи ирсэн. Намайг хоосон найдвараар битгий тижээгдээсэ, насан туршдаа битгий хүлээгээсэ гэсэндээ ирснийг чинь би мэдэж байна. Чиний энэ хүсэлд ямар ч буруу байхгүй. Харин ч би чамд маш их талархаж байна. Лунчэн, чи миний гин буруутай мэдрэмжийг багасгах гэж ингэж хэлж байгаа юм уу? Гэрлэлтийн гэрээг гартаа хатгасан бүсгүйн хоолой үл ялаг чичрэнэ. Үгүй, би үннийг хэлж байна. Гэхдээ өнөөдрөөс эхлэн надад нэгэн алсын зориг бий боллоо гэж Лунчэн инэв. Тэр нь юу юм бэ гэж Минчи асуув. Өнөөдрөөс эхлэн би хамаг хүчээ бясалгалд зориулнаа. Хизээ нэгэн цагт хангалттай хүчрхэг болохоор би чамайг хайж очих болно. Одоогийн гэрлэлтийн гэрээ хүчингүй болсон ч би яг одооноос шинээр араас чинь гүйж эхлэх болно. Тэр инээмсэглэж байсан ч нүдэнд нь тууштай шийдэмгий байдал тодорч байв. Түүний энэ шийдвэрт хэн ч эргэлзэж зүрхлэхгүй байлаа. Минчи хэлэх үггүй болов. Ийм зоримог байдлаар хайраа илчилж байгаа хүнтэй тэр анх удаа таарч байлаа. Тэр тусмаа өөрийнх нь гүн шархлуулсан залуу ингэж хэлж байгаа нь түүнийг маш их цочирдуулав. Түүний бодол санаа бүр мөсөн бодилж яаж хариулахаа мэдсэнгүй. Татгалцах уу эсвэл зөвшөөрөх үү? Чи ямар нэгэн дарамт мэдрэх хэрэггүй. Энэ бол зөвхөн миний л хүсэл зориг. Чам шиг сайхан сэтгэлтэй бүсгүйг хамгаалахын тулд Лунчэн би амиач өгөхөд бэлэн. Гэхдээ чамайг эргүүлж эхлэхээс өмнө би сайн бясалгаж, жинхэнэ хүчрхэг мастер болох ёстой. Зөвхөн тэр үед л би чамайг хамгаалах хэрэгтэй болно. Тэр эрхийг олж авахын тулд би бүх чадлаараа хичээх болно. Чи намайг зөвшөөрөх хэсэг нь хамаагүй. Би л үнийгээ үргэлжлүүлэх болно гэж Лунчэн шийдэмгий хэлв. Минчигийн нүүр бүхэлдээ улаажээ. Тэрээр хэдийгээр эгэл жирийн гаралтай байсан ч бясалгалын сектэд орсноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм. Хинч түүн рүү ингэж ичхгүйгээр хайраа илчилж зүрхэлдэггүй байлаа.
Лунгчэний шийдэмгий харцыг хараад түүний сэтгэл үүмэрч юу ч хэлж чадсангүй. Найдвар байна гэж Лунгчэн гайхширсан Минчийг хараад сэтгэл хангалуун бодов. Одоогийн хамгийн чухал зүйл бол Минчи түүнийг үзэн ядахгүй байх явдал байв. Энэ нь хэдийнэ амжилтын жижигхэн алхам байлаа. Дараагийн алхам нь түүний сэтгэлийг хөдлөсөөр байгаад зүрхийг нь эзэмдэх явдал юм. Лунгчэнийг үргэлжлүүлэн ярих гэж байтал гинэт аимшигт аавраа тесэрч гарлаа. Минчигийн царай хувирч тэрээр ураг шалхан Лунгчэнийг ардаа нуув. Тэрээр юунд ч бэлэн байдалтай зогслоо. Хэсэг зуур нөхцөл байдлыг ажигласны эцэст тэрээр баг зэрэг тайвшрав. Тэдний өмнө аврах том сон гарч ирэв. Тэр нь 15 м гарын урттай бөгөөд би энэ хүмүүсийн шар үсийг босгомоор ирээн судалтай байлаа. Лунгчэн цочирдов. Учир нь энэ бол ердийн 2 дугаар зэрэглэлийн шидэт араатан биш, харин туйлын догшин цусан дулаарагч сон байлаа. 3 дугаар зэрэглэлийн шидэт араатан ч түүнд хүрэхээс зүрхшээдэг. Учир нь түүний хортой хатгуурт хатгуулвал хүнд бэртэх эсвэл өөхөх аюултай байдаг юм. Айж сандарсан хэдий ч Минчигийн үзэсгэлэнтэй нурууг хараад Лунгчэний дотор нэгэн бодол төрөв. Энэ удаа чи миний өмнө зогсож байгаа боловч ирээдүйд би чамайг насан туршдаа хамгаалж зогсох болно. Өнөөх авраг цусан дулаарагч сон газар буухад түүний аимшигт дүнгнэн агаарт цурайцаар байлаа. Гинэт түүний нуруун дээрээс нэгэн ир үсрэн був. Тэр ир 20 гаруй настай бололтой, өндөр нуруутай цэгцтэй бөгөөд язгууртан хүний шинжтэй харагдана. Гэвч нүүрэн дээрх бардам зан нь түүний төрхийг гутааж байлаа. Тэр ир Минчийг хармагц нүд нь нууцхан бахтал шунлаар гэрэлтэв. Номын дүү минь, багш чамайг ийм удаан ирэхгүй байгаад их дургуутсаж байна. Тиймээс намайг чамайг аваад ир гэж явууллаа. Эхлээд тэр инээмсэглэж байсан ч Лунгчэнийг хармагц хөмсөг зангитан "Энэ хэн бэ? Магадгүй энэ" гэж асуув. Түүний нүдэнд хүйтэн харц илэрсэн ч тэр даруй нууж чадав. "Битгий Димир, би зүгээр л энэ залуугаас хэдэн зүйл асууж байна. Минчи худал хийлж чаддаггүй бололтой." Нүдэнд нь сандарсан шинж тодорлоо. Тэрээр Лунгчэн рүү эргэж "Залуу минь, тусалсанд баярлалаа" гэв. Түүний харцанд маш олон зүйл нугдаж байсан ч Лунгчэнийг сайн харж амжаагүй байтал Минчи хэдийнэ өөрийн шидэт араатан дээрээ гараад тэнгэрт хөрөв. Өнөөхөр Лунгчэн рүү нэг хараад хүйтнээр хорхиров. Тэр хуруугаараа дохиход нэгэн тунгалаг сум бий болж Лунгчэн рүү чиглэн харвав. Лунгчэн Минчигийн тэрхүү харцны тухай бодож байх үед тэр хүн гинэт дайрна гэж бодоогүй тул бултаж амжсангүй. Тэрхүү сум нь сүнсний хүчээр бүтээгдсэн биет бус зүйл тул хэрв жирийн хүн үүнд оногдвол сүнс нь тэр доороо замхарч тэнэг хүн болон хувирах байлаа. Гинтийн дайралтаас зайлж чадахгүй болсон тул тэрээр яаран өөрийн сүнсний хүчийг ашиглан хаалт хийхийг оролдов. Хэдийгээр түүний сүнсний хүч их боловч тэрээр хизээч сүнсний тулааны урлагт суралцаж байгаагүй тул хамгаалж чадах магадлал маш бага байв. Гинэт өөр нэгэн сум гарч ирж өнөөх ирийн дайралтыг хав. Хүчтэй тесрэлт болж Лунгчэн хідэн алхам хойш шидэгдлээ. "Си аха, таныг жирийн нэгэн хүн рүү ингэж дайрсныг мэдвэл багш их дургуутсах байх та." Хизээ ирсэн нь мэдэгдэхгүй өөр нэгэн эмэгтэй тэдний хажууд гарч ирлээ. Си гих өнөөх ирийн царай баг зэрэг хувирсан ч тэрээр инээмсэглэн "Номын дүү минь, чи намайг буруугаар ойлгож байна. Би зүгээр л түүнийг жаахан шалгаж үтсэн юм. Би яаж түүнийг үнэхээр шархтуулж зүрхлэх вүлээ?" гэв. Лунгчэний царай маш зэвүүдсэн харагдана. Тэрээр сүнсний хүчнийхээ тусламжтайгаар энэ адгийн амтан өөрийг нь тахир дутуу болгохыг хүснийг тод мэдэрч байв. Зөвхөн дайраа зогсохгүй Минчи рүү харж байсан тэр харц нь Лунгчэнийг маш их уурлуулжээ. Лунгчэн дотроо дүрлцэн асч байлаа. "Залуу минь, энэ бол манай салхит сүнсний ордны дотоод шавь. Түүний бясалгал маш өндөр тул чи их хичээх хэрэгтэй болох нь дээ." Ингэж хэлээд тэр эмэгтэй Лунгчэн рүү зориуд нүдээ ирмэв. "Си аха, явцгаая." Тэр ийм хэлсэн ч Си ахыг өөртөөгөө хамт явахыг хүлээж байлаа. Си ах Лунгчэн рүү нэг хараад үл тоосон байдалтай инээв. Тэрээр цусан дулаарагч сон дээрээ суугаад тэд нисээд өглөө. Лунгчэн өөрийн ирэхгүй хараал тавив. "Муу, Си гих новш минь, би үүнийг чинь мартахгүй." Уураа гаргасны дараа Лунгчэн тайвшрав. Юутайч тэр өнөөдөр ямар нэгэн зүйл олж авсан. Гэрлэлтийн гэрээ цуцлагдсан ч тэр Минчид сайн сэтгэгдэл үлдээж чадсан юм. Хамгийн чухал зүйл бол Минчи явхдаа гэрлэлтийн гэрээг нэмгэн нүмерийнхээ халаасанд нандинан хийж шууд ураад хайчхаагүй явдал байв. Энэ нь түүнд маш том найдвар үлдээлээ. Гэвч үүний зэрэгцээ тэрээр маш их яарах хэрэгтэйгээ мэдрэв. Минчи шиг юр бусын эмэгтэйн дур булаан байдлыг хідэн хүн төвчиж чадах билээ. Дээрээс нь түүний хажууд өнөөх Си гих новш байна. Түүний найдвар хэдий ч нуран унаж болзошгүй байлаа.
Тиймээс тэр бяцлаглалын түвшнээ маш хурдан ахиулах ёстой. Хэдийгээр тэр алхимчдын холбооны үнэмлэхийг авсан ч холбоо бол ямар ч тэмцэлд оролцдоггүй төвийг сахисан хүчин юм. Тэр бүх зүйлд зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй болно. Өнгөрсөн хэдэн жилийн зовлон зүдгүүр түүнийг илүү сонор сэрэмжтэй болгожээ. Хэн нэгэн түүнийг болон ээжийг нь ашиглан аавыг нь хянах гэж оролдож байгааг тэр гадарлаж байв. Түүний аав хааны ордны дуудлагад хит хитэн удаа очихоос татгалцсан. Магадгүй тэр хэдийнэ ямар нэгэн зүйл болоод байгааг мэдэж байгаа байх. Хугацаа алдах тусам ээж хүү хоёрын үн цэнд бурч аюул нэмэгдэх болно. Гэртээ ирээд Лунгчэн өрөөндөө орон түгжиж хэнийг ч бүс хаад бол гэж тушаав. Тэгээд орон зайн бөгжнөөсөө эмийн орцуудаа гаргаж ирлээ. Өмнө нь алхимчдын холбоонд байхад Юнций түнд зис алтны холимог тогоо өгсөн нь түнд маш том тус болсон юм. Тогоо бол алхимч хүний хамгийн чухал хэрэгсэл бөгөөд үүнд маш их мэдлэг, техник шаардагддаг. Лунгчэний өмнөх тогоо бол ердөөл хог байсан бөгөөд халууныг дэмий үрхээс гадна Лунгчэний эмийн дүлийг маш ихээр зарцуулдаг байв. Чанарын хувьд хамгийн том ялгаа нь хуучин тогоон тэнгэр газрын сүнслэг хийг дотор нь битүүмжилж чаддаггүй байлаа. Сүнслэг хийн гадагшаа урсаж, бохирдол нь дотогшоо ордог байсан тул тийм тогоогоор сайн юм хийх боломжгүй байсан юм. Тогоог уралхын тулд чадварлаг дархан хэрэгтэй бөгөөд Лунгчэний өмнөх тогоог жирийн нэгэн ажилчин хийсэн байв. Сайн тогоо хэдэн зуун мянга, магадгүй сая алтан зоосны үнэтэй байдаг тул Лунгчэнд авах боломж байгаагүй. Харин Юнцигийн өгсөн тогоо бол нэгдүгээр зэрэглэлийн эмийн тогоо байлаа. Зөвхөн эмийн дагалдан болон түүнээс дээш алхимчдал үүнийг ашиглах хэрэгтэй байдаг. Энэхүү шин тогоотой болсноор Лунгчэн эцэст нь жинхэнэ ясаар тоноглогдов. Би хурдлах хэрэгтэй. Үгүй бол ирээдүйн эхнэр маань хүртэл намайг орхиод явчихж магадгүй байна.